Эмэгтэй хүнийг илүү дур булаан болгодог 10 дадал. Дур булаан байдал гэдэг нь зөвхөн гадаад төрх нүүр будалт, хувцлалт биш юм. Жинхэнэ сэтгэл татах хүч нь эмэгтэй хүний дотоод ертөнц, өөрийгөө авч яваа байдал, эерэг энерги, хандлагаас бий болдог. Зарим бүсгүйчүүд өрөөнд орж ирээд л бүхний анхаарлыг татдаг. Тэд хамгийн үзэсгэлэнтэйдээ биш, харин өөртөө итгэлтэй, амар тайван, өөрийнхөөрөө байдаг учраас тэр. Энэ нь төрөлхийн өгөгдөл биш, харин өдөр тутмын жижиг дадлуудаас бүрддэг зан чанар, төлөвшил юм. Өөрийгөө хүндэлдэг, хэл хязгаараа мэдэх, сэтгэл хөдлөлөө удирдах, эерэг энерги цацруулах зэрэг нь эмэгтэй хүнийг гадаад дүр төрхөөс нь илүүтэйгээр гэрэлтүүлдэг. Доор дурддах 10 дадал нь таныг өөр хэн нэгэн болгож өөрчлөхгүй, харин таны дотор аль хэдийн байгаа хүчийг илүү тодруулж өгөх болно. Зөвхөн гадаад төрх биш, сэтгэл зүй, зан чанар, эерэг энергиэрээ дур булаан байдлаа илүү тодтогох дадлууд. Дур булаан байдал, жинхэнэ сэтгэл татах хүч нь эмэгтэй хүний энерги, зан байдал, өөрийгөө авч явах чадвар болон бусдад төрүүлдэг мэдрэмжээс үүсдэг. Эдгээр дадлууд нь гой харагдуулах биш, харин оршихуйг тань илүү хүчтэй бусдад мэдрэгдэхээр болгоно. Эхний дадал нь бүсгүй та өөртөө тогтмол анхаарал тавьдаг байх. Энэ бол төгс харагдахын тухай биш, харин өөрийгөө хүндэлдэг, хайрладаг байх тухай. Ариун цэвэр сахих байдал, өөртөө өдөр тутамдаа хийх арчилгаа, үнтэй биш өөртөө зохицуулж хувцлах чадвар, өдөр тутмын эрүүл зөв хооллолтондоо анхаарах, ямар нэг байдлаар хөдөлгөөн хийдэг байх, боломжтой үедээ хангалттай амраад авдаг байх. Өөртөө анхаардаг эмэгтэй би өөрийгөө үнэлдэг юм шүү гэсэн дохиог өгдөг. Хүн өөрийгөө яаж авч явна яг л тийм энергийг цацруулдаг. Хоёр дахь дадал нь та тайван, өөртөө итгэлтэй ярьдаг. Өөртөө итгэлтэй байдал анхаарал татдаг, харин итгэлтэй тайван байдал бол соронзол гэсэн үг. Тодорхой ярьдаг, хэд тайлбарлаж нуршдаггүй, шаардлагагүй байхад уучлалт гуйдаггүй, харилцагчийнхаа нүд рүү харж байгаад ярьдаг, чимээгүй байхдаач тав тухтай байдаг. Тогтуу өөртөө итгэлтэй байх нь хүчтэй харагдахын үндэс юм. 3 дугаарт сэтгэл хөдлөлөө удирдах чаддаг байх. Сэтгэл хөдлөлөө хянаж чаддаг байх нь маш дур булаан. Уурлаж дэлбэрэхгүй, шууд хариу өгөхөөсөө өмнө боддог, нийгмийн сүлжээнд эмоцоор амьдардаггүй, тайван харилцах чадвартай. Энэ нь дуугүй бай гэсэн үг биш юм, харин ухаалгаар үзэл бодлоо илэрхийлдэг гэсэн үг. Төлөвшил бол гүн татах хүч. Дараачийн дадал бол тэр өөрийн гэсэн амьдралтай, өөрийн гэсэн зорилготой, өөрийн гэсэн хоббитой, өөрийн гэсэн найз нөхөд хүрээлэлтэй, өөрийн сонирхолтой, өөрийн мөрөөдөлтөө. Бүх амьдралаа нэг хүнд зориулаагүй эмэгтэй илүү сонирхол татдаг. Бие даасан байдал нь нууцлаг байдлыг бий болгодог. Зорилготой байдал нь гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлдэг юм. 5 дугаар дадал. Бусдын яриаг сонсож чадах чадвар. Ихэнх хүмүүс ярих дуртай, сонсож чаддаг хүн тун хавар. Асуулт асуудаг, анхааралтай сонсдог, жижиг деталуудыг сандаг, яриаг өөр рүүгээ эргүүлдэггүй, хэн нэгнийг чин сэтгэлээсээ сонсох нь түүнийг үн цэнтэй нийгэмд сэтгэхлийг төрүүлдэг. Сонсох чадвар бол чимээгүй хүч юм. 6 дахь дадал нь та хэл хязгаараа тогтоож сурах хэрэгтэй. Хэл хязгаар гэдэг нь өөрийгөө хүндлэхдээ агаар нэг юм. Хүсээгүй зүйлдээ үгүй гэж хэлэхдээ буруутай мэдрэмж авдаггүй. Хүндлэлгүй харилцааг төвчдөггүй. Хүн хүнд таалагдах гэж хэд ачаалал авдаггүй. Эрч хүчийг тань сорж байгаа газраас холдож чаддаг байх. Бүхнийг хүлээн зөвшөөрдөг эмэгтэй сонирхолгүй, үн цэнгүй болдог. Өөрийн үн цэнийг мэдэрдэг эмэгтэй хүндлэл авдаг. 7 дугаар дадал. Үргэлж хөгжиж байх, додолд суралцах. Өсөлт бол соронз, ном уншдаг, шин зүйл сурдаг, алдаанаасаа суралцдаг, өөрийгөө сайжруулдаг. Өөрийгөө хөгжүүлдэг эмэгтэй үргэлж шинэлэг байдаг. 8 дугаар дадал. Тэр олон нийтийн өмнө тайван байдлаа хадгалдаг. Дарамтын дор тайван байх нь хүчтэй харагддаг.
Үйлчилгээний ажилдан алдаа гаргасан үед тайван хүлээж авах, хэн нэгэнтэй санал зөрсөнж ухаалгаар өөрийгөө илэрхийлэх, төлөвлөгөө нурсанж тайван байдлаа хадгалж сурах. Тэр эмх замраагүй биш, тогтун байдал. Ямар ч хүн санаа амар үедээ тогтун сайхан байж чадна. Харин хүнд хэцүү үедээ яаж авирлаж байгаагаар нь жинхэнэ мөн чанар харагддаг. 9-р дадал нь тэр дулаан эерэг энергитэй. Дулаан энерги заримдаа төгс гоо сахнаас ч илүү бусдыг татдаг. Чин сэтгэлээсээ инээдэг, талархлаа илэрхийлдэг, хүндэтгэлтэй ярьдаг, баярлаж чаддаг. Зөөлөн байдал бол сул доройх биш, хяналттай байх боломж өгдөг хүч юм. 10-р дадал тэр ганцаараа байхдаа ч тайван байдаг. Цөхрөл түлхдэг, дотоод тайван байдал татдаг. Өөртөөгөө цагийг өнгөрөөж чаддаг, баталгаа хойч хөөцөлддөггүй, ганц бие байхаас айдаггүй. Анхаарал хэрэггүй хүн л анхаарал татдаг. Дотоод аюулгүй байдал бол хамгийн гүн дур булаам чанар юм. Жинхэнэ дур булаам байдал гэж юу вэ? Гадаад гоо сайхан анхаарал татна, харин зан чанар хадгална. Жинхэнэ татах хүч бол өөрийгөө хүндэтгэх хүндлэл, сэтгэл зүйн ухаалаг байдал, хөгжих хүсэл, хэл хязгаараа тогтоох, дулаан энерги, бие даасан байдал юм. Дур булаан байх нь өөрийгөө өөр хүн болгох тухай огтхонч биш юм. Харин өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг өнгөлөх тухай юм.